Энэ татварын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг засгийн газар өргөн барихтаа захиргааны дарамтыг бууруулах их зоримог алхмыг хийж чадсан. Бид нар бол засгийн газрын хийж чадж байгаа сайн зүйлийг бол баяртайгаар хүлээж авч одоо дэмжиж баталж байгаа. Наранбаатар гишүүнэ. Инх баяра би чамайг магтаад чинь бити хурл өмүүлээд. Тэгээ гол асуудал бол их сонин парадокс сая үүссэн. Ерөнхий сайд амаараа ерөнхий сайд амаараа би Наранбаатараас асуулт асуух гэдэг юм л да. Ерөнхий сайд амаараа одоо хаацсан байгаа дансуудыг нeenэ гэд нээсэн. За яг ямар хуулиар хаагаад ямар хуулиар нээсэн бэ гэдэг нь бол их эргэлзээтэй үлдсэн байна. Зүгээр миний хувьд. Яг энэ дээр одоо сангийн сайд өнөөдөр тайлбар хийх хэрэгтэй. За ийм хуулиар хаасан юм аа. Ийм хуулиар нээдэг юм байна лээ. Хэрвээ үнэхээр нээж болдог бол ингээд нээлттэй байлгамаар бай. Нээлттэй. Одоо бид бол данс хаахгүй. Яг энэ нэмэлт өөрчлөлтөөр хаадгүй гэдэг хуулийн заалт одоо ингээд батлагдж байгаа юу? Наранбаатар дарга. Энэ дээр маш тодорхой хариултыг өгөх хэрэгтэй. Одоо бид бол татварын өртөө холбоотойгоор данс хаахгүй улс болсон шүү. Хуулийн төдийн төдөх заалтын дагуу гэдгийг их тодорхой хэлж өгөөч гэдгийг нэгдүгээрт асуумаар байна. Энийг их тодорхой болгож иж бид нар цаашаа явнаа. Хоёрдугаарт нэг сонин зүйл байгаа юм. Бизнес эрхлэх, компани байгуулах энэ төр бол ерөөсөө сайн дурын үндсэн дээр хийдэг ажил. Монгол улсад үндсэн хуулийн дагуу бол энэ бол сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Нөгөө сайн дурын даатгал гэдэг шиг. Сайн дурын үндсэн дээр татвараа төлж байгаа. Гэтэл сайн дурын үндсэн дээр явж байгаа процессыг бид нар гэрээ хилцээрийг зөрчсөн мэтэр алданг гэдэг зүйлийг өнөөдөр хүртэл ашиглаж ирсэн. Алданг. Одоо ингээд Наранбаатар гишүүн бит хоёр гэрээ хийгээд би төлбөрөө төлж чадахгүй шүүхтэр очиод алданг төлөх ёстой. Энийг бол ойлгож байгаа. Гэтэл орлогын албан татвараа хоцрогдуулсан буюу төлж амжаагүй төлөө алданг руу орж байгаа. Тэгээ энэ өөрөө бол их сонин тийм одоо процесс болоод байгаа юм л да. Тийм учраас би сангийн сайдаас асуумаар байна. Ер нь цаашаага торгуул бол байж болно. Яагаад гэвэл цагтаа төлөөгүй байна. Энэ бол хуулийн дагуу тодорхой торгуул үүсгэнэ. Магадгүй би татвараа цагт нь авахын тулд ийм одоо арга хэрэгслийг ашиглаж болохоор байна. Алданг гэдэг чинь одоо хэн алдаад байгаа юм бэ гэдэг асуудал. Хэн алдаад байгаа юм бэ? Хаана алдаад байгаа юм бэ гэдэг асуудал. Тийм учраас бид нар одоо дахиж нэг алхаад энэ захиргааны дарамтыг арилгахын тулд алданг гэдэг зүйлийг татварын өрн дээрээс авч хайх бололцоо бидэнд ирнэ байгаа юу? Энэ лүгөө одоо нэг алахгүй. Бид бол ингээд юмыг сайжруулаад яваад байх ёстой шүү дээ. Би бол орж ирсэн төслийг сайшааж байгаа шүү. Ингээд нэг алхах нь Гандамар гишүүний асуултан дээр үл татварын ерөнхий хуулийн дагуу шатлсан арга хэмжээ аваад хойшлогдсон татвараа төлж хугацаанд төлөөгүй аж ахуй нэгжүүдийн дансыг хаасан байсан. Засгийн газрын чөлөөлөл аянны хүрээнд энэ аж ахуй нэгж татвар төлөгчдөд боломж олох үүднээс нээсэн. За татварын ерөнхий хуулийн 76-ийн 1-ийн 3 дээр татвар төлөгчийн эрх хууль ашигны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх гэдэг заалт байна. Энэ заалтыг үндэслээд тэр 12,500 аж ахуй нэгжийн дансыг сарын хугацаатаар нээсэн. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол бид нар 30% дансанд нь үлдээгээд ирээдүйд орж ирэх мөнгө урсгалын 70% татж авахаар ийм байдлаар зохицуулаад явъя. Цаашдаа аж ахуй нэгжийн данс хаадаг үед энэ үйл ажиллагааг тасалдуулдаг асуудлыг болио. Дэмждэг бай гэдэг энэ агуулгаар явж байгаа. За нөгөө талдаа та түрүүн бас нөгөө юуг асууж байгаа шиг байна. Алдангийн асуудал. Тэгэхээр иргэний
татврын хяналт шалгалтаар тогтоогдсон актаар одоо торгуулийн хэмжээ хугацаанд төлж өгдөг бол алдан тооцогтой явдаг. За энэ иргэний үйлээс бол одоо иргэний үйлээр зохицуулсан хэмжээ бол ямар ч алдан бол одоо 50%-аас хэтэрж болохгүй гэдэг заалттай. Татврын хуулийн дээр бол эн чинь даваа явцдаг. Бараг үндсэн төлбөрөөсөө давдаг хугацаа хэтрээд яваадах юм бол. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлтөөр бид нар татврын хяналт шалгалтаар тавигдсан алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн одоо 50%-аас хэтэрж болохгүй гэдэг заалтыг оруулж өгч байгаа. Иргэний үйлтэйгээ нийцүүлж. Яг засгийн газраас энэ данс хаадаг асуудлыг хуулийн төсөл өргөн барихтаа орлогын 80%-аар нь одоо хаагаад 20% нь үйл ажиллагаа явуулахад нь зориулж үлдээе гэдэг л ийм санал орж ирсэн. Тэгээд ажлын хэсэг дээр яригдж байгаа манай байнгын хороор орж ирэхдээ 30-70 болгоод 30% нь цаашаа үйл ажиллагаа явуулахад нь одоо үлдээе 70% нь одоо татаж авъя гэдэг. За ийм л өөрчлөлтийг байнгын хорон дээр танилцуулаад дэмжигдээд явж байгаа. Энэ болохоор татвар ерхий хуулийн 63(2) дахь заалт. Дараагийн нэг зохицуулт нь 73(5) дээр алдангийн нийт түн нь хугацаанд төлөөгөө татвар эсвэл татварын албаны үндсэлгүй илүү хураасан татварын үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй гэсэн. Ийм хоёр зохицуулт орж ирээд байнгын хорон дээр дэмжиж. Энэ бол батлагдана. Хэдүүлээ батлаа нэмэлт өөрчлөлтөд батлаад явахаар Монгол улсад бол татврын үр авалгаас улбаатай данс хаах гэдэг зүйл бол алга болох нь байна. Дансанд орж ирсэн одоо орлогын 70% бол татврынхаа өрийг одоо барагдуулаад 30%-аар нь үйл ажиллагаагаа явуулаад явах нэ гэдэг нэг тодорхой болж байна. Тэгэхээр хэдүүлээ дараагийн нэг алхам магадгүй намрын чуулганаар энэ алдан гэдэг зүйлийн тухай одоо мэдсайхан одоо бизнес хийжсэн хийдэг. Уг нь бол яг бизнес талын байр суурийг мэддэг хүн учраас энэний суур зарчмуудыг жоохон судлаач гэдэг. Ийм бодлоо байна, санал байгаа. Жинкнээсээ судалмаар байна. Яг алдангах гэдэг нь хэн алдаад байгаа юм бэ гэдэг их сонин асуулт бол их олон жил явж байгаа. Энд бол одоо намрын чуулганаараа хэдүүлээ хариулт өгөх. За жидүү эрхлэгчийн нөгөө хуультай нь уялдуулах байдлаар 1% татврыг 2.5 тэрбум борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжээр 1% татвар ногдуулахаар нэмэлт өөрчлөлт орж байгаа энэ хуулиар. За мөн одоо нөөтийн төлөх хугацааг 2 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжийг мөн олгож байгаа. За 3 дугаар дансын хаад битүүмжилдэг тэр нөгөө хоцрогц аргаас одоо салах байдлаар энэ одоо бүр хуульчилж байгаа. Данс хаахгүй. Зүгээр тэр татврынхаа үр байвал татврынхаа үрийнхэн за анх хууль санаачлагчдаас бол 80% гэж орж ирсэн, ажлын хэсгээс бол 70% болгосон байгаа. Нэг өсөндөө одоо дансан дээр орж байгаа мөнгнөөс нь 70% нь суудагдаг, 30% нь компани хэвийн үйл ажиллагааг одоо явуулах, ажлын цалин өгөх боломж нь одоо олох байдлаар үүднээс нэг өсөндөө одоо дансыг хаахгүй хөтөмжлөхгүй 70-30 харьцаатаагаар суудах байдлаар явуулж байгаа. За тайлан төлөх хугацааг бол тодорхой хэмжээгээр хойшлуулж өгч байгаа. Энэ бол сарын сүүлд байсан. Ингээд дараа сарынхан 5 болгохоор явуулж байна гэсэн. За жидүү эрхлэгчийн татрын ачаал бол нэг үндсэндээ бол нэг 5% байт юм байна. За жидүүг хөнгөлтийг 2025 онд ашигтай ажилласан уг хөнгөлтийг эдэлсэн 4.700 компани байна. За эндээс бол нийтдээ 1% давтарт хамрагдаж 84 тэрбум төгрөгийн одоо давтрын буцаалтыг одоо авсан байдаг. Тэгэхээр энэ тоо бол улам цаашдаа нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээ эн чинь бол одоо зөвхөн 1 тэрбум борлуулалтын орлого дээр 1% байсан бол одоо тэр 1.5 байсан бол 1.5 тэрбум дээр 1% байсан бол одоо 2.5 дээр 1% болж байгаа гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол компаниудыг томруулах боломжуудыг нээж ийн гэсэн үг. Дансыг хаадаг битүүмжтэй болиулж байна гэсэн үг. За тэр алданг тооцдог байсан асуудлыг хязгаартай болгож байгаа. Гэх мэтлэн байдлаар бид нар бас энэ татрын ачаалууд нэлээд бууруулж байгаа.